За би одоо Cardiff-аас Эдинбург руу явах гээд онгоцныхоо буудлын руу явж байна. За тэгээ онгоцны хотынхоо төвөөс онгоцны буудлын руугаа нэг цаг орчим явдаг юм байна. Тэгээд ямар ч байсан метронд суучлаа. Тэгээ ийм тикет авсан энэ 7 паунтаар ийм тикет авсан Монгол мөнгөөр нэг 30 мянган төгрөг болдго юм байна. Тэгээд за ямар ч байсан airport дээр очиод тэгээд Эдинбург руугаа одоо явах нэ. Шотландын нийслэл Эдинбург хот нь жуулчдын маш очих дуртай газруудын нэг. За яагаад гэвэл дундад зууны үеийн хэм маяга огтхонж алдаагүй эртний төрхөө өдийг хүртэл ингээ хадгалж ирсэн ийм гоё үлгэрийн хот байна. За Скотланд вискигээр маш их алдартай. За энд маш олон гоё вискиний үзэсгэлэн худалдаа болдог. За энэ харагдаж байгаа байшин Эдинбургийн шилдэхийн 12 дугаар зуунд галтуулан дээр баригдсан Шотландын хамгийн гайхалтай цайзуудын нэг байгаа. За тэгээд маш олон удаа бүслэгдэж тэгээд устгагдж байсан. За тэгээд маш олон удаа бас сэргийн босгогдож байсан юм байна. За энд ирсэн чинь бас Harry Potter киног санагдуулаад ийсэн чинь зохиолыг нь бас энэ Скотландд бичсэн байлээ. За би одоо ийшээгээ хамгийн дээд давхурт нь гарч үзгээд зогсож байна. Яг 11 цагаас гайдтайгаа явдаг гинэ. Тэгээд одоо би нэг хэдхэн минут хүлээж байгаа. Тэгээд тикетээ аваад за бүр хамгийн дээд давхурт нь гарч үзэж байна. Хүү үзэсгэлэнтэй цамхаг маань Шотландын зохиогч Уолтер Скоттын гигэн дурсгалд зориулж барьсан. За 1844 онд баригдаж дууссан. За тэгээ 61 метрийн өндөртэй 287 шатаар авирж орой дээр нь гардаг. За тэгээд орой дээрээсээ ингээ хотыг тэр чигт нь бүхэлд нь харж болдгийм байна лээ. За би сая дэш гарчаад буугаад ирлээ. За тэгээд оюутан 6 паунтаар ордгийм байна. Тэгээд ерөнхийдөө хотын төвийг тэр чигт нь ингээд бүхэлд нь харж болдгийм байна. Нэр ийшээ тийшээ одоо ингээд жишээлх юм бол энэ үзүүрүүдийг үзэхэд студент гэж хэлэх юм бол хөнгөлж өгдөм биш шүү. За гадаа бас арай тэр дулаахан болж байна. За дээшээ гарч юм үзэх юм бол бүр хүйт юм байна. Бүр хөлдөж өгөх юм биш үү. Тэгээд ямар ч зүйл наашаа ирэхдээ зузаан хувцасаа өмсөж ирээрээ ер нь жоохон хүйт юм байна. Тэгээд ер нь бас ингээд нэлийн хэдэн хоногоор ирвэл бас зүгээр юм байна. Энд үзэх газар маш их байгаа учраас. Тэгээд нэг юм ярьсан чинь хөвгтөд дооглоод шүү дээ. За тэгээд үзэх газрууд их байгаа учраас олон хоногоор ирээрээ. За энэ каст дээр орох гэсэн чинь бас өнөөдөр аягүй визагаа маргааш заавал онлайнаар бук хийж ордог гинэ. Одоо үгүй да. Мэдгүй би одоо өөр үзэх газар дээрс олохгүй нөө нэг газараа зэрэгэлдээд ах шиг байна. Мэдгүй наа. Яа. За өнөөдөр миний Эдинбургийн сүүлийн өдөр байна. Өнөө орой би Даблин руугаа буцана. Тэгээд одоо ямар ч зүйл өглөө болж байна. Би сая будлаа хүлээл гэж өгчөөд тэгээ ачаагаа үлдээчээд гараад ирлээ. Өнөөдөр нэг хідэн газраар орё гэсэн төлөвлөгөөтэй байна. Вау. Ой кофе нэрээстэй. Өнөөдөр бүр арай харьцангуй бас арай дээр дулаахан байна. Өчтөр бүр амар хүйтэн байсан. Гэтэ энэ ер нь цаг агаар нь ер нь л нэг иймэрхүү бүрхэг ингэж байд юм байна. Тэгээ бороо бол ер нь бол орохгүй. Тэгэл байнгын ийм бүрхэг ийм цаг агаартай байд юм байна. Лондонд харин азар ер нь бол Лондон, Ирланд тэгээд энэ Скотланд энэ дэр яг адилхан цаг агаартай. Гэтэ энд бол бүр нар баг гардгүй юм шиг байна. Намайг очиход Лондонд айгүй гоё нар гараад гоё байсан. Ирландаас харьцангуйс гайгүй цагаагаар айгүй хурдан солигдоод нэг нар гараад нэг бороо ороод тэгээ солигдоо яваад тэгээд энд бол зү яг нэг чигээрэл нэг ийм үйл эрхэг юм бүрхэг байдаг юм байна. Тэгээ би өөр ийм цаг агаар дуртай болохоор бас тажгүй гоё байна өө.
нэг юм гоё үзэсгэлэн худалдаа болж байна. Тэгээд за энэ яг энэ үндэсний энэ хоол тэгээд зүгийн баал тэгээд ийм хүнсний ногоонууд яг байгалийн гаралтай органик юмнуудыг гадаа ингэж зарж юм байна. Ийм үзэсгэлэн худалдаа болж байна. За энд ийм саван. Юусе бүгд төрлийн яг гоё байгалийн гаралтай органик oh my god. Тэгээд ерөөсө бүгд төрлийн юм зард юм байна. Ойл. За энд хүнсний ногоо байна. Вау. За энд гоё яг гоё органик юм гүзээлцэх юм байна. Гүзээлцгийг авнаа. Панкейк болон гоё жимсний чанамлууд байна. Perfect. Thank you very much. Well, you don't want it. No, we are leaving today. Where do you live? Стогоо ямарчтай юм байна. France. Where in France do you live? In Paris. Йоо энэ талхнууд бүр ямар гоё юм бэ? Арай төөрцөн юм биш байгаа. За баг олчих шиг боллоо. Энэ дотор нь байгаа юм болов? Ер нь Royal Garden гэдэг зэрхэн нэртэй. За энэ шиг харъя. Олцсон юм шиг байна би. Чаац. Гой гарданд орж үзье бүтрээ. За энэ цэцэрлэг маш гоё ховор, нандин гоё юм цэцгүүдийг ингээд тарьдаг, ховор ургамлуудыг тарьдаг ийм гоё цэцэрлэг юм байна. Бас нэлээд том юм байна. Тэгээд тал цэцгийнх нь үзүүрүүд нь одоо ингээд хаагдсан байгаа юм байна. Тэгээд боломжтой эдийг нь үзээл явж байна. За энд нэг дэлхийн шинжлэх ухааны музей байдаг гинэ. Тэгээд одоо цэцэрлэгээсээ гараад тэр музей рүү явж байна. Тэгээд энэ нэр байшингууд амар хөөрхөө энэ Harry Potter дээр гардаг жижигэн байшингууд идэв шүү дээ. Яг тийм байшингуудтай. Айгуу гоё. За тэгээ музейгээ хайгаа явж исэн чинь замдаа төөрөөд тэгсэн чинь яг ийм адилхан. Энийг хартаа. Ийм адилхан ийм 200. Ийм зам дээр чинь нэгэн ч гэсэн төөрөн шүү дээ. Ёо. Жохоо эвгүй олон салаа замтай юм байна. Тэгээ ямар ч байсан. Энэ замыг би зүг байх гэж бодож байна. Гэтэ ингээд ойр хүн байхгүй. Би ганцаараа нэг юм ой модон дондор нэг юм нэрийнхэн замаар яваад. Энэ бас зүг үү? Юу? Сайн мэдгүй нэ. Гайгүй л тээ. Одоо ямар ч 8 минут л гэж байна. За, амжилт хүсээрэй надад. За ямар ч хийсэн музейгээ холоод ирлээ. За энд ирэхэд нэрээ гагцгүй миний чин зориг л надад тосоллоо ёо. За тийшээ хардаа тэнд тэр мөнгөтэй музей сайхан. Би мөнгөө хэмнээд ингээд сайхан төөрөөд явж гин. За гэхдээ энд ирээд ингээд гайдтай автобусны аялал бүглээд явах шаардлага ер нь бол байхгүй юм билээ. Дэний юмд мөнгө хөрхийн нэмэр зүгээр сайхан Google Map барайл тэгээд дээрэс нь очих ёстойг газруудаа сайхан дистратаар нь бичиж аваад тэгээд сайхан тэрнийхээ дараалалаар явхад ямар ч одоо ингэж гайданд илүү мөнгө зарлагдах шаардлага байхгүй. Ингээ наа чиг сайхан төөрөөд явж болох нэ. За бүгд тэр орцгоё. За өнөөдөр амралтын өдөр болохоор хүмүүс бас хүүхдүүдээ аваад их ирсэн байна. Тэгээд технологийн холбогдлолтой маш тийм сонирхолтой юм музей байдгийн байна. За тэгээд бүгдээ хамт үзцгээе. За студентийнхаа тикетийг авчлаа музейнийхаа.
Ухаан технологи сонирхдаг хүмүүст бол маш сонирхолтой ийм гоё музей байна. За ингээ 3D болон 4D дэлгэцээр маш гоё дэлхийн ертөнц анх үүссэн цагаас эхлүүлээд бүх зүйлийг ингэж харуулдаг юм байна. За ийм музей байна. За тэгээ дараагийнхаа газар руу явцгаая. За одоо би өдрийн хацааг уучаад тэгээ ер нь бицээ да. Тэгээд Эдинбург ёстой гоё юм байна. Хотын төвөнд бүр ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ. Тэгээд Эдинбургт ер нь заавал ирж үзээрэй. Үнэхээр гоё юм бэ шүү. За тэгээд өнөөдөр гоё эртхэн очиод амраад тэгээ маргаашийн хаан аялалд яа.